Худаг нь халцарсан цагаан байшингаас гарахдаа би үрд баяртай гэж сэтгэлдээ шивнэлээ. Энэ байшинд 3 жил өвчтөн гэж нэрлэгдэн ачит эмч нарын хүчээр илааршин гэртээ харж угаа хүн билээ. Сэтгэц мэдрэлийн үндэсний төв гэх нэртэй газар олон нөхөд минь торон хоцорлоо. Яагаад энд хөвцсөн гэж юу? Ярих гэхээр ном зохиол шиг их зүйл өгүүлэх болох нь. Тэгтээ та нар сонсоорой. Би 16 настайдаа төрөөд хидхэн хонсон бяцхан зүрхний ээж болсон юм. 2 гар дээр минь дутуу төрсөн 2 хил 600 г жинтэй бяцхан амтан тавьсан тэр өдрөөс би том хүн, ээж хүн болж хувирсан юм да. 16 нас үнэхээр сайхан шүү. Хөвгүүдээс ээлж дараалан дурлалын загтлавч, үеийн охидтойгоо нийлж айлгүй тайдал, аав ээждээ зэмлүүлж гойж гангалахын дон тусч оргилж явдаг үе. Би айлын ууган охин 2 дүүтэй. Эцэг эх маань бидэнд дахин нэг дүү бурхнаас авчирч өгөхөөр шийдэж, ээж маань 41 наснда жирэмсэлсэн юм. Урд нь 3 хүүхэд төрүүлсэн туршлагатай ээжийг эндчхэн чинээ эмчинч игэл хүмүүсийн сэтгэлд ч ороогүй харамсалтай зүйл болж ээж минь бяцхан дүүг минь төрүүлээд бурхны орон руу зөрөөд явчихсан юм да. Ингэж л би 16-тай ээж болсон. Ижигээ амьд байхад илэг бүтэн айл байж эрхэлж тоглохоос өөрийг мэддэггүй байж. Манайх гэдэг айл ээжигээ алдаад нэг л өдөр гэр маань зэвхий даачсан. Баг эрэхтэй дүү минь 7-тай. Оомсоо өөрөө өмсөж үзээгүй нялх амтан байснаа хэдэн өдөр уйлаад л бие даасан бодол дарагдсан хүү болон хувирсан. Харин эмэгтэй дүү минь 12-тай. Тэр гэрийн тогооч, цэвэрлэгч, зохицуулагч болвоо. Эхний шүн дүүгээ имлгээс авчирхад аавын дүү эгч маань дүүг уугчиж, хуурайлж асрахыг зааж өглөө. Ажил явдал дуусаад ах дүүс таран одож бид 5 хорвоогийн хатуу үнэнтэй нүүр тулж үлдсэн юм да. Тэр шөнөөс эхлэн нялх дүүгээ уйлах тоолонд сэрж, хуурайлж, угжиж, бүүвэлж, үрийн гэгээтэй золгож, дутуу хагас нойртой хичээлдээ явдаг боллоо. Хөөхий аав минь ажиллаа хийн, бас хүний гуйлгаар халтуур хийн, үдшийн бүрийд шуудаа толгой цувдаа үүрчирээд парны хажууд тавьж гисгээж хонуулаад өглөө шулж янзлана. Бид толгой мах цувдаагаар голдуул будаатай гурилтай шүлтэй хоол хийн. Айлын нойлын бөглөөс гаргаж ганц талах барьж орж ирдэг үе ч байсан. Тэр үе их хэцүү, их хатуу ирээд он таарсан юм да. Хичээлээ тараад шууд л гэрлүүгээ гүйчихнэ. Сүүлийн эсвэл эхний цаг байнга л таслана. Ингэж явсаар сурлага минь муудаж 8 дугаар анги төгсөхдөө 2 хичээл дээр муу гарлаа. Багш нар хичээл тасалдаг том толгойтой сэхүүн царайлаг охид алддгийм гээд их л зэмлэнэ. Яаж ч мэдхэвтэй. Миний цаана ямар амьдрал байгааг. Харин захирал багш минь ээжтэй ойр дотн байсны ачаар манай амьдралыг сайн мэддэг тулдаа би сургуулаа төгслөө. Хүүхдүүд анги дэвшиж дээд сургуульд орно гэж байхад би 8 төгссөн гэрчилгээгээ авч ажил хийнгээд зогсож байсан юм. Тэр үед багш нарын хурлаар ордог байлаа л да. Захирал хичээлийн эрхлэгч 2 эрс эсэргүүцэж цаашид 9 дугаар ангидаа суралц дээд сургуульд ор гэж загинсаар 9-ийн хуваар авчив. Бит 2 зүтгээд дийлээгүй. Ар гэрийн гачигдал тоочж дүүгээ шүн угжиж хуурайлж өвөртөлж унтдгийм нь ааваас сонссон багш нар нулимс унгаж суусан. Азар дүү минь уйлан хай биш бас өвдөж зовоолгүй өсөж цэцэрлэгт орон би оюутан боллоо. Аав минь улмал их хөгшөрч харшиж ядраад хорчиж турсан хүн. Салмархай хүрм яажгийн гутал цоорхоо өмд аавын минь хэдэн жил өмссөн хувцсан юм бүү мэд. Харин намайг оюутан болоход цоо шин цүнх, джинс, маш дэгжин хүрм авч өгч билээ. Анх оюутан болж хуулийн ангид ороод зүүдэлж угаа юм шиг л жингүүдээд чих дүнгнээд байсан мөч одоо ч тод санагдж байна. Оюутан үе үнэхээр сайхан шүү. Шинхэн оюутнууд юугаач мэдэхгүй гинэн байхад
Би тэдэнд амьдрал заахаар амтан сууж байлаа. Тэр үедээ засгийн газрын тогтоолгарч төрийн албан хаагч нэг хүүхэд үнэгүй сурсан нь би. Гадаад харилцааны ангийн нэгэн хөвгүүн болцоонд дурлаа. Цэмцгэр цэвэрхэн үнэтэй юм идэлдэг харваас боломжтой айлын хүү учраас би татгалзав. Хашир бодлоготой шийдвэр гаргаж байгаа минь тэр. Харин тэр залуу зогсолтгүй өдөр бүр эргэлцээр ууггүй хаанч хамт дагаж явна. Ингээд болцож эхлэв. Ээж автагаа танилцуулж эхнэрээ болгоно гэлээ. Удалгүй бэр гуйла, хадмын герт хамтдаа амьдралаа. Ард үлдсэн хэд маань бас ч гэж учиртай болсон байсан үе болохоор би хажуугаар нь баг дүүгээ бол байнга л чирж хадмында бараг л хамт амьдрна. Төгсөх жилээ жирэмсэн болчлоо. Амханда бүх юмаа төлөвлөж бодож алсын ухаан гаргаж аз жаргалтай байсан. Эмэгтэй дүү минь маш мундаг, аж ахуйч, ажилсаг бүсгүй болон өссөн юм. Харин эрэгтэй дүү минь жаахан дүрсгүй, хичээлдээ таарав, карате, бокс хөөсөн хүн. Аав минь хизээ нуруунд тэнийж, хөлөө жийж амрах үеийн болдоо гэмээр зүтгээд л би удалгүй ээж болж охинтой боллоо. Хадмууд нөхөр бөөн баяр. Яагаад гэвэл 3 хүүтэй айлд охин ачирсан нь учиртай. Эхний 2 жил сайхан байсан. Тусдаа гараагүй ч гэсэн тухтай амьдарч байсан юм. Харин нөхөр яаманд ажилд орсон үеэс эхэлж байдал бишцсэн. Ядуу хоосон гуйлагчин гар минь дуудаж, хөөж, тууж, бүр сүулдэ гар хүрэх боллоо. Би твцсэн. Надад юу л байсан, твчээр хүлээц байсан. Удалгүй би ажилд орж шүүхийн нарийн бичиг. Яхав хадам аав оруулж өгсөн ажил л та. Хизээч дуустдаггүй бурхан минь гэмээр их бичиг цаастаа байнга юм шивээстэй үнэхээр хүнд ажил байсан. Удалгүй нэг л өдөр бүх юм хөмөрч нөхөр маань сайдын охин гэртээ дагуулад ороод ирлээ. Манай хадмууд өөрсдийн зиндаанд таарсан худууттайгаа танилцаж хоолнд төрөгдөж явхдаа буцаад ирэхэд хувцас аваад явсан байгаарай гэж захилаа. Тэд охиныг минь цуг аваад явсан учраас юмаа бэлтчихэд эртэл нь хүлээд суулаа. Гэтэл ирээд намайг учир зүггүй үстэж хөөж гаргаад охиныг минь хизээч өгөхгүй гэдгээ хэллээ. Нөгөө тунгалаг тамир кинон дэр гардаг шиг хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу гэмээр. Надад охиноосоо хагцах маш хүнд байсан учраас би тэдний гэрт үйлчлэгч зарцаар үлдэхийг гуйсан ч тэд зөвшөөрөөгүй. Ядуу айлын охин байсан учраас хурим хийгээгүй. Тусдаа гараагүй гэдгээ тэгэхэд л хадам ихийн амнаас сонссон юм. Гашуунч үнэн байдал тийм л байсан учраас охин аваад явчихъя гэхэд хадам их өгөөгүй юм. Сайдын хүргэн болсон нөхөр шин ихнэрээ дагуулад нэгэн гадаад улс руу элчин сайдын туслахаар явуулж хожим сонсохнээ орлогч болсон гэдэг. Охин авч явах тул намайг их байх эрхээсээ татгалз гэж шаардлаа. Би чинь төрсөн үрээсээ сайн дураараа татгалзах хүн мөн гэж юу? Үгсэн ч гарын үсэг зурхгүй гэдгээ хэллээ. Хэсэг хугацааны дараа нэг өдөр охинтойгоо ирж уулз, бас ивэр ярилцъя. Бид хоёр хүлээж бай. Гэж залгахад нь юу ч бодлогүй гэрт нь яваад очисон минь аимшигтай том алдаа болсон юм. Ер нь хит улаарсан үзэн ядалтанд автсан хүн юу ч ихэс буцахгүй болдг юм блэ. Ороод гутлаа тайлангаа охиноо дуудлаа. Алга. Том өрөөнд нь ахан сууж байв. Минд мэдээд орж суутал цаад өрөөнөөс дүүн гарч ирлээ. Эвэр гуйж байхад гарын үсгээд зур гээд урд цаас тавихт нь хизээч үгүй гээд ураад шидчихв. Хоёр талаас ах トゥ хоёр намайг барьж амыг минь дарж угаад зүүн гарыг минь бугуугаар мушгиж чигчи хурууг минь хугалж орхилоо. Зурхуу гихтэн толгоогоо сэгсрэхэд бугууг минь шажигнт л мушгив.